Hi guys, энэ удаагийн бичлэгээрээ засгийн газрын тэтгэлийн талаар бичлэг хийхээр шийдлээ. Тэгээд Жака Амтруу манай олон хүмүүс мэдээлэл өгөөч гэдэг ийм илгээсэн учраас нэг бүр энэ бичлэгэн дээрээ бүгдийг зэгцлээд оруулахар шийдлээ. За хамгийн эхлээд хэдүүлээ Study in Korea гэдэг вебсайтнаас засгийн газрын тэтгэлийн талаарх мэдээллийг одоо олж авна. За би болохоор магистрийн түвшинд материал аплайдах талаар зөвлөгөө хүргэж байгаа. Тэгээд яг магистрийн түвшинд 2 аргаар аплайдаж болно. Эхнийх нь нэлээд сайдын ямар дамжуулаад нөгөөх нь хувийн өөрөө сургууль руугаа шууд мэйл бичээд одоо материалаа явуулах боломжтой байгаа. Тэгээ эхний шат нь материалын шат гэдэг. Материалын шатанда тэнцэх юм бол ярилцлага өгнө. Ярилцлагадаа тэнцээд сургуультай тэнцэх юм бол тухайн сургууль таны материалыг цаашаа NIIED буюу боловсролын байгууллага руу таны материалыг цааш нь явуулдаг байх нэ. Тэгээд боловсролын байгууллага дээр очиод тэнцэх юм бол хамгийн сүүлийн шат буюу эрүүл мэндийн хүслэгт ороод тэнцэх юм бол та энэ тэтгэлэгт юу тэнцэж ийн гэж ойлгож болно. За тэтгэлэгт болохоор энэ зурагнаас харагдж байгаа шиг одоо маш олон зүйлүүд ингэж багтдаг байгаа. Тэгээд сар болгон стипенд авдаг, ирж очих онгоцны тийсний зардлыг даадаг гих мэтчлэн. За тэгээд хамгийн одоо онцгойлох зүйл нь гэх юм бол солонгос хэлний топикийн оноогүй бол мастерт орохоос өмнө төрүүлээд 1 жил хэлний бэлтгэл цуглахдаг байгаа. Энэ нь ч бас мөн тэтгэлэгтэй багтаа сар болгон стипенд аваад явна гэсэн үг байгаа. Тэгээд хамгийн сүүлд нь бас диплом хэвлүүлэх зардал мөн олгогддог гих мэтчлэн. Ер нь бол танаас ямар ч зардал гарахгүйгээр та ажил хийхгүйгээр 100% солонгост одоо мастрын зэргийг, докторийн зэргийг одоо хамгаалах боломжтой гэсэн үг. Авигдах ерөнхий шалгуур нь мастрын хувьд болохоор 40 наснаас доош байх хэрэгтэй байх нь байна. Тэгээд бакалаврын зэрэг эзэмшсэн байх хэрэгтэй. Тэгээд энэ сүүлийн магистрийн зэрэг хамгаалсан байх нь бол докторт хамааралтай шүү. За тэгээд эцэгхийн гадаад иргэн байх хэрэгтэй, биеийн хувьд эрүүл байх хэрэгтэй. Тэгээд голч дөвн 80% дээш өстэй байх. 80% дээш байх нэ. За тэгээд миний нэг мэддгээр болохоор элчин сайдын ямар бүрдүүлэх юм бол 3.5-аас дээш гэж суудаг баха. Тэгээд яг энэ засгийн газрын тэтгэлийн вебсайтны гайдлайныг унших юм бол 2.8 гэж байдаг. За эндээс илүү анхаарлаа хандуулаасаа гэж хүсэж байна. Одоо би 2021 оны тэтгэлийн зарлалаар энэ бичлэгээ хийчихээ. Тэгээд би болохоор одоо 1 2 3 гэдэг одоо энэ бичсэн байгаа. Энийг товчхон танилцуулаад явъя. 2021 оны зардал руу орох юм бол доотх одоо энэ юунууд гарч ирнэ, хүснэгтүүд гарч ирнэ. Тэгээд эдгээр бүгдээр яваад орох юм бол дотроо ингэ дэлгэрэнгүй мэдээлэлүүд байгаа. Тэгээд нэгэнгүй энийг маш сайн уншиж орчуулах хэрэгтэй байгаа шүү. За энэ бол бүглэх маягтай байгаа. Тэгээд нэр усаа бичээд одоо энэ доотлол нь болохоор юу хавсаргаж авч байгаагаа бүгдийг чеклэх хэрэгтэй лист байгаа. Тэгээд эднэрийг одоо нэг бүрчлэн чеклэн гэсэн үг. Ийм материал байгаа гэдгийг. Доод засгийн ч гэсэн чеклээд бүглэх юмнуудаа бүглэнэ. За хоёр дахь нь бол өөрийн танилцуулга байгаа. Энэ асуултууд нь байгаа шүү. Гурав дахь нь бас одоо суралцах төлөвлөгөө байгаа. За энэ дөрөв дэх нь бол мастерт ямар ч хамаарлахгүй зүйл шүү. Битгий бүглөөрэй. Тав дахь нь болохоор хоёр хүний тодорхойлолт тэрэнд одоо тавигдах асуултууд багтсан байгаа. 6 дахь нь бас ямар ч хамааралгүй зүйл бүглэх шаардлагагүй. 7 дахь нь бол гарын үсэг зурах хэсэг байгаа. 8 дахь нь бол эрүүл мэндийн чеклист байгаа. За дараагийнх нь бол ихтэй сургуулиудын мэдээллийн хэсэг байгаа. Одоо бүх сургуулиудын мэдээллүүд энэ хэсэгт багтсан байгаа. За тэгээд доошлуулах юм бол AB түвшний 2 одоо зэрэглэлийн сургуулиуд байна. Энэ бүх сургуулиудын нэрүүд нь байгаа. Доошлуулгуулах юм бол бүх сургуулиудын мэдээлэл байгаа. Англи, солонгос хэл дээр энэ бүгдээрээ байгаа. Аль чадах хэл дээр. За би тэгээд одоо хамгийн ихний сургууль дээр жишээ авч тайлбарлая. Эхлээд сургуулийн одоо түүх, онцлог гэх мэт зүйлсүүд ингээд нарийн ширээ мэдээллүүд нь байж гин. Тэгээд одоо эзлэж авах мэрэгжил мастерт болохгүй одоо бүх одоо энэ хичээл одоо англи хэл дээр орно ч юм уу те. Тэгэл тиймэрхүү мэдээллүүд тэгээд материал авах хугацаа ийм чадвартай хүн өгнө. Нийт ийм материалууд та нар явуулъя шүү. За тэгээд бүртгэлээ энэ хаягаар ингэж явуулна. Манай одоо тэр юм хүлээж авах хаяг бол энэ ч юм уу иймэрхүү бүх мэдээлэл оруулсан. За тэгээд энэ болохоор дотор байр нь ийм шүү гэсэн. Тэгээд энэ холбоо байрах нь бол инээ гэх мэт одоо бүх сургуулиудын бүх мэдээллүүд нэнд байгаа шүү.
За хамгийн сүүлийнх нь болохоор хамгийн хэрэгтэй хэсэг байгаа. Энэ бол тэтгэлийн бүтэн одоо зааварчилгаа хөтөч байгаа. Тэгээд сургуулиудын бүх мэдээлэл байгаа. Ямар одоо салбарт хүн илсүүлэх мэдээллүүд нь бас байгаа. Тэгээд ямар чадвартай байж ич одоо энд ингэж материалаа явуулж болохын дүн чинь хэд байх хэвээр, эрүүл мэнд чинь ямар түвшинд байх хэвээр. За тэгээд доошлуулах юм бол энэ бол одоо хамгийн хэрэгтэй хүснэгт байгаа таны одоо бүрдүүлэх материалууд одоо энэ дотор тэр чигтээ багтсан байгаа. Хамгийн ихнийх нь болохоор ингэж бичиж бүрдүүлэх, хоёр дахь нь болохоор бичиг баримт, гурав дахь нь бол илүү одоо нэмэлт материалууд гэх мэтчлэн. Тэгээ энэнийхээ задаргаа нь одоо энэ хугацаанд ийм болно гэсэн тэгээ иймэрхүү бүх юмыг хүснэгтлээд одоо бүх мэдээллийг энэ ч оруулсан байгаа. За түрүүний нөгөө энэ бол хамгийн эрэгтэй хүснэгт гэд хэлчихсэн шүү дээ. Тэрийг би өөрийнхөө хөтэлдэг IG аккаунт дээр нэг хайлтаа ингээ орчуулад ийм хүснэгт хийжсэн. Тэрийг бас ингээд эндээ оруулчихъя. Тэгээд эхний 1-ээс 10 дахь нь бол заавал шаардлагатай материал. За тэгээд сүүлийн 4 нь болохоор ингээд нэмэлтээр өгөх боломжтой. За тэгээд түрүүний миний харуулсан одоо чиглэх анкет гэсэн өөрийн танилцуулга, суралцах төлөвлөгөө гэд эднэр бол байгаа. За энэ тодорхойлолт 2 хүн гэд юу яриад байгаа юм бэ гэхлээр чамд одоо хичээл орж исэн багш хүн эсвэл одоо техникийн эрхлэгч эсвэл одоо ажил хийдэг бол ажлын арай дээд албан тушаалын хүн ингээд чамайг тодорхойлох хэвээр одоо тухайн юуны талаар бичих хэвээр асуултууд нь түрүүний гайдлайн дээр ингээд бүгдээрээ бичээстэй байгаа. За тэгээд энэ 5 6 нь бол нөгөө нэг гарын үсгээ зурн эрүүл мэндийн чеклист гэд хэлжсэн шүү дээ. Тэгээд тэднэрийг одоо хэлж байгаа шүү. Нөгөө нэг анкет маягт гэд би нөгөө өмнөх хэсэгт оруулсан байгаа шүү дээ. Тэр хэсгийг л одоо хэлж байгаа гэсэн үг. За тэгээд одоо бичиг баримт юунаас эхлэх гэхээр одоо төгссөн үн тодорхойлолт заавал хэрэгтэй. Тэнгүүтээ одоо өөрийнхөө угаасаа бакалаврын дипломо, апостол гэрчлэгээ хийлгээд бас авах хэрэгтэй байдаг. За тэгээд тэр бол бүр тэнцсний дараа болдог зүйл шүү. Энэ бол эхлээд зөвхөн ингээд материалын шатанд өгөх зүйлүүд. Тэгээд дүнгийн тодорхойлолт заавал хэрэгтэй. Тэнгүүтээ эцэг их нь Монгол улсын иргэн гэдэг тодорхойлт хэрэгтэй. Түрүүн өмнөх хэсэгтэр эцэг их нь заавал гадаад иргэн байх гэсэн байгаа шүү дээ. Тэр бол нөгөө Солонгос улсын хувьд гадаад иргэн байх ёстой гэсэн шалгуур шүү. За тэгээд сүүлийн 4 нь болохоор юу вэ гэхлээр та одоо бусдаас илүү үнэлэгдэх юм юу хийсэн бэ? Тэрийг одоо ямар нэгэн бичиг баримт одоо сертификатаар харуулж болно гэсэн одоо хэсэг байгаа. Тэгээд топик оноотой бол топик оноогоо сертификатаа гаргаж хэвлээд явуулж болно. Англи хэлний IELTS, TOEFL-ийн оноотой бол тэрийг бас хамт өгч болно. За тэгээд зарим мэргэжил диплом бичихгүйгээр одоо төгсөж болдог штэ. Гэхдээ диплом бичсэн бол би одоо ийм чиглэлээр судалгаа хийсэн гэдэг энийг бас оруулж болно. Энэ бол давуу тал болно. За оюутан байхдаа ямар нэгэн техникийн шилдэг оюутан, сургуулийн шилдэг оюутан ийм урлаг спортын авьяас гаргаж ирсэн бол тэрийгээ бас одоо шагнал урамшууллаа авсаргаад явуулж болно. За тэгээд сертификат ямар нэгэн сургалт сайн дурын ажил хийжсэн сертификат байдаг бол энэ бүгднийг авсаргаад явуулж болно. Энэ бол таны давуу тал болно шүү. Тэгээ энэ хүртэл миний хүргэх мэдээлэл байлаа. Одоо би хүмүүсийн надаас асуусан асуултуудад товчхон хариулт өгье. За энэ асуултын хувьд болохоор профессор биш яг одоо тухайн сургуулийн энэ тэтгэлэг хариуцсан ажилтных нь одоо мэйлийг нь олох хэвээр. Өмнөх хэсэгт харах юм бол сургуулиудын мэдээлэл байсан шүү дээ. Тэндээс сонгосон сургуулийнхаа мэйл хаяг руу бичгээд юу нь бол болно. Тэгэл лацын хувьд болохоор мэдээж тодорхойлж бичиж байгаа хүн чинь солонгос юм англи хэл дээр шууд бичих хэвээр. Тэгээд тэрийг одоо та унших ямар ч боломжгүй тэр тодорхойлтыг бичиж байгаа хүн шууд бичээд тэгээд шууд лацдах хэрэгтэй байгаа. Тэгээ миний бодлоор бол цавуу хамгийн дажгүй арга гэж бодож байна. Тэгээд лацанд ямар нэгэн сэв орох юм бол тэр бол оноо алдах магадлалтай байдаг шүү. За мэрэгчлээ сольж бол болно. Тэгээ гол нь таны сонгосон сургууль, таны сонгосон мэрэгжил эсэлт авч байгаа юу гэдгээс шалгах хэрэгтэй. Хэлний онооны хуудасаа явуулж болно. Гэхдээ тэнцэнэ очиод оноонд тооцогдох хэсгийг бол би сайн мэдэхгүй байна. За заавал 5.6 5 гэсэн шаардлага байхгүй да хэлний оноогүй байсан ч явуулж болно. IELTS-ийн дундаж оноотой бол тэр бол таны давуу тал болно. Тэгээд өөр сурд мастраар сурж агаад энэ бол би энийг бол сайн мэдэхгүй байна. Бараг л боломжгүй л байх гэж бодож чинь шилжих ямар ч боломж авахгүй яг эзэлтэй ингээд дэс дарааллын дагуу л ер нь хийх хэрэгтэй байгаа. Тэгээд засгийн газрын тэтгэлэг тэнцлэгээ заавал дотор байрандаа байх эсгүй гадуур шууд байрлаж болно. За энэ өөрийн танилцуулах зэрэг энэ одоо бичвэрийн ажлуудаа болвол
тухайн хүн одоо яг өөрийгөө илтгэх юмнуудыг л сайн анхаарч бичсэн дээр одоо аппликейшнаас бичиг баримтнаас ч харж уншиж олж мэдхэргүй таны чадвар юу юм, таны цаашдын зорилго юу юм гэх мэт тиймэрхүү зүйлсүүдэд бусдаас жоохон онцгойлох маягаар л бичих хэрэгтэй. Хэтэрхийх өөрийгөө магтаж болохгүй. Сул талаа ч гэсэн хүлэн зөвшөөрөөд би энийг цааш засна ингэн тэгнэ ч юм уу яг үнэнгээсээ өөрөө ингэж бичсэн нь илүү дээр гэж би бодож байна. Өөрөө англи солонгос хэл төр чөлөөтэй одоо ойлголцож одоо материалаа бүрдүүлж чадна гэх юм бол хуваараа өгсөн дээр яа гэвэл элчингүүд бол арай шалгуур багтай тэгээд элчин одоо шалгуур илүү өндөртэй тэгээд өрсөлдөөн ихтэй тэгээд бага хүн ер нь шалгаруулдаг гэж би боддог. Тэгээд аппликейшн хүлээж авах хугацаа бол сургуулийнх өөр байгаа. Тэрийг яг гайдлайн дээрээсээ сонгосон сургуулаа та өөрөө хараад хугацааг нь мэдэх боломжтой. Аль болох албаны бөгөөд товч бөгөөд тодорхой тэгээд би танай сургуулиар дамжуулаад AKS-ийн тэтгэлэгт ингээд материалаа аплайдаж болох уу надад зааварчилгаа зөвлөгөө өгөөч хариу хүлээж байна ч юм уу иймэрхүү маягаар мэйл бичвэл зүгээр. Ярилцлагыг бол англи солонгос аль чадах хэл дээрээ өгнө. Тэгээд ярилцлагаас бол айгаад байх юмгүй нэг 5 минутанд л яагаад энэ мэргэжлийг сонгосон яасан ийсэн таны явуулсан материалтай холбоотой асуултууд асууна. Хувийн асуулт бол бараг их асуудаггүй. Энэ хүрээ дуусж जैन тэгээд жоохон өшрөө урт хийсэн бол уучлаарай. Тэгээд итгэлийн талаарх мэдээллүүдийг аль чадхаараа хүргэлээд илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл хонгорын дагорыг гэдэг миний IG аккаунт руу DM бичээрэй. Тэгээд аль чадхаараа заваараа хариулж өгч чаднаа. Тэгээд хэрвээ энэ бичлэгийн маань айгүй хүмүүс нааштай хүлээж аваад яг үнэхээр хэрэгтэй байна гэх юм бол одоо нөө бүрдүүлэх материаланд байсан өөрийн танилцуулга тэгээд суралцах төлөвлөгөө гэх мэт зүйлсүүдээс шүү дээ. Одоо өөртөө бичих тэр зүйлсүүдээ part 2 болгож хийдэм билүү гэж юу бодлоо. Өөрийнхөө биччихсэн дээр тулгуурлаад аппликейшн бүглэх гэдэг нөө чеклист энтер гэд байсан шүү дээ. Тэднийг орчуулан тэгээд тэднийг яаж бүгэлж исэн талаарх тиймэрхүү бичлэгээ хэрвээ хүмүүс үнэхээр хэрэгтэй байна гэвэл part 2 болгож хий гэж бодлоо. Тэгээд энэ хүртэл үзсэнд маш их баярлалаа.